Та хэдийн YouTube-ийн news feed дээр чи энэ эмэгтэйгийн тухай гарч ирж байгаа болов уу? Яаж байгаа бол Lily Phillips гэдэг англи эмэгтэй нэг өдрийн дотор 100 эрэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд орсон гэх тийм эмэгтэйгийн талаар баримтат кино миний YouTube дээр гарч ирээдсэн байхгүй юу? Тэгээд би бол ер нь иймэрхүү юмыг сонсохоор баг юу ч мэдэрдэггүй юм байхгүй юу? Жишээ нь яа тэгэхээр энэ бүх зүйлүүдийн энэ бүх хүний хийж байгаа одоо зөвхөн энэ 100 эмэгтэй хүнтэй унтсан эмэгтэйгийн тухай биш. Ер нь иймэрхүү янз бүрийн ингээд сайн муу хүмүүсийн хийсэн юмнууд ингээл сонсогддөө штэ. Тэнгуут би тэрийг ингээ яаж хүлээж авах вэ? Энэ бүх үйлдэлтэй сайн муу бүх үйлдэлийн цаана ямар нэгэн учир шалтгаан заавал байгаа. Тэр хүн одоо бага насндаа юу үзэж туулсан, хин нэгэн хүн тэр хүнд юу гэж хандсан. Одоо жишээ нь энэ Лиле гэдэг эмэгтэйгийн хувьд те одоо аав ээж нь яаж ханддаг байсан, анхны хайр нь ямар хүн байсан, анхны бэлгийн харилцаа нь ямар байсан, хэдэн настайдаа порно үзээд тэгээд тэр бүхэн нь ингэж одоо толгой тархитаал тухамсарт нь нөлөөлөд өнөөдөр ингэж нэг өдрийн дотор 100 хүнтэй унтах хэмжээнд хүртэл явсан юм бэ. Юу үзэж туулсан учраас ийм зүйл хийж байгаа гэдгийг нь би мэдгүй учраас огт ингэж анхны гарчгаараа ингээ хүмүүсийг ерөөсөө шүүдэггүй. Яг ингээд өндөгч нь их өндөр уургийн агуулмж өндөртэй хүнс юм байна штэ гэж хэлэнгуут би тийм үү гэж хүлээж авдаг шиг энэ эмэгтэй нэг өдрийн дотор 100 хүнтэй унтсан гэж байна штэ гэх юм бол би тийм үү гэл яг адилхан тийм сэтгэл хөдлөлтөөр хүлээж авна. Би юу ч тийм үзэн ядалт ч юм уу заримдаа хүмүүс чи энийг сонсоод те хүмүүс шууд үзэн ядаж байгаа ямар заваа юм гэдэг ч юм уу те би бол оюутан байсан бол одоо дөнгөж 20 морь хүрж байгаа үе дээрээ бол би нэмэгтэйг одоо маш их шүүмжлэлтэй хандаж хүлээж авах байсан байх. Одоо бол би ерөөсөө тэхгүй. Эсвэл одоо хүн ямар чиний биеэр 100 хүнтэй унтцсан байгаа мó өөрийнхөө биеэр юу аа их энэ эмэгтэйгийн дур штэ гэж өмөрөгч хүн гарч ирнэ, үзэн ядагч хүн гарч ирнэ. Би болохоор ерөөсөө юу ч мэдрэхгүй зүгээр энэ бол миний хувьд ямар нэгэн шинэ мэдээлэл болж орж ирж байгаа байхгүй юу. Гэхдээ а өдрийн төгсгөлтэй юу үнэн бэ гэвэл би өөрөө өөртөө энэ зүйлийг огт хүсэхгүй. Би өөрийнхөө эмэгтэй дүүнэрийг энэ зүйлийг үзэж туулаасаа гэж би огт хүсэхгүй. Ийм зүйлийг хийгээсэй гэж огт хүсэхгүй. Би ээжигээ би эмэгтэй найз байгаа. Би өөрийнхөө охиныг ийм зүйлийг хийгээсэй үзэж туулаасаа гэж огт хүсэхгүй гэдэг нь үнэн. Хин ч өөртөө болон өөрийнхөө хайртай эмэгтэйчүүдийг нэг өдрийн дотор 100 эрэгтэй хүнтэй унтаасаа гэж ийм OnlyFans хаяг хөтлөөд амьдраасаа гэдгийг хүсэхгүй гэдэг нь үнэн учраас би энэ тухай ерөнхийдөө ярих гэж ботсон. Гэтэ би бол өнөөдөр энэ эмэгтэйгийн тухай л ярихгүй. Яагаад би энэ феминизмыг энтэй ингэж холбож байгаа гэхээр тэр нөгөө баримтат кинон дээр нь энэ эмэгтэй ингээд би 100 хүнтэй унтах чинь гэдэг юм баримтат кино хийгээд тэгээ тэр 100 хүнтэйгээ ингээд одоо унтсныхаа дараа тэр баримтат кино ингээд дуусч байгаа байхгүй юу. Тэгээд би яагаад энийг ингэж ярих болж байна гэхээр тэр эмэгтэйн бичлэгийнхээ ихэнд баримтат киноны ихэнд би бол феминист гэж өөрийгөө тайлбарлаж одоо хэлж байгаа байхгүй юу. Тэгээд эрэгтэй хүмүүс ингээд одоо олон хүнтэй унтахаараа ийм мундаг залуу болоод эмэгтэй хүн арай олон ийм хүнтэй унтсан бэлгийн хамтрагчтай байх юм бол муу нэр зүгээд үлддэг нь надад ийм буруу санагддаг гэж хэлж байгаа байхгүй юу. Тэнгүүт би нэмэгтэй яг феминизмыг юу гэж ойлгод юм бол гэж тийм бодол төрсэн байхгүй юу. Тэгээд би бас өөрийнхөө феминизм гэдэг зүйлийг яг юу гэж ойлгоод хүний эрх гэдэг зүйл одоо нийгэмдэр хэрхэн зөрчигдөж байгаа талаар би ямар хуу бодолтой байдیں۔ Тэгээд энэ одоо хүний эрх зөрчигдөхгүй энэ нийгмийг одоо шинээр цогцлуулж бүтээхэд бид нар юу хийж чадах вэ гэж би ямар гарц гаргалгаа би ингэж надад харагдаж хэлж байгаа вэ гэдэг талаараа би YouTube дээр бичлэг хийж оруулал зүгээр юм байна гэдэг тийм надад санаа сэтэл төрөөд тэгээд энэ талаар ярих гад сууж байгаамаа. За тэгэхээр феминизм би өөрийгөө бол бас яг ч тийм феминист гэж шууд хэлж чаддаггүй. Яад гэхээр феминизм гэдэг зүйл болвол ингээ хүн болгоны толгой дотор шал өөр ойлгогдож идэг зүйл байдаг байхгүй юу? Жишээ нь одоо би тэр одоо хүндтэй тэр хүн феминизмыг юу гэж ойлгож байгаагийг сонсож мэдхгүйгээр би шууд чи феминист юм би бас феминист гэж шууд одоо өөрийгөө ингэж одоо танилцуулж хүлээн зөвшөөрч шууд ярихгүй. Яг гэхээр заримдаа ингээ хүмүүс яг феминизмыг ингэж тийм буруугаар ойлгоод байдаг юм шиг надад санагдав. Би ч өөрөө буруугаар ойлгож иж магадгүй. Гэхдээ эмэгтэйчүүдийн эрх ингээд нийгэмдэр зөрчигдөж байгаа тэр эрх тэгш байдлыг ингэж одоо бүтээхтэй тэр нийгмийн хөдөлгөөнийг л одоо феминизм гэж яриад байгаа шүү дээ. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд тэр одоо түүний төлөө авж байгаа арга хэмжээ нь өөрөө одоо эмэгтэйчүүдийн эсрэг
өөрөө өөрийнхөө эсрэг болоод хуурчих тохиолдол байдаг. Тэгэхээр а би болвол нийгэмдэр жишээ нь яагаад бас өөрийгөө 100% феминист гэж боддгоо вэ гэхээр энэ нийгэмдэр чинь зөвхөн эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөд байгаа юм биш шүү дээ тий. Эрэгтэйчүүдийн эрх бас зөрчигдөж байгаа. Хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгаа, амьтдын эрх зөрчигдөж байгаа. Тэр ч байтугай байгаль их дэлхийн ч хүртэл одоо эрх ашиг нь зөрчигдөж байгаа. Яагаад гэвэл энэ тий хөрсний бохирдол, агаарын бохирдол, усны бохирдол гэдэг чинь ингээд өөрөө байгаль орчны эрх ашиг. Энэ байгаль гэдэг зүйл чинь өөрөө амьтан ургамал гэдэг зүйл шүү чинь бүгд амьтай шүү дээ. Амьд зүйлс. Тэгэхээр энэ өнөөдрийн энэ одоо амьдрал дээр бидний энэ орчин тойронд те амьд бүхний эрх ашиг зөрчигдөж байгаа ийм одоо дэлхий дээр бид нар амьдраад байна шүү дээ. Ийм амьдрал байхад би зөвхөн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуурч одоо зөвхөн эмэгтэйчүүдийн эрхийг дэмждэг тим эмэгтэй гэж өөрөө өөрийгөө би тодорхойлохгүй. Би бол яг амьд бүхний эрх ашигын төлөө юу хийж чадах вэ гэдгээ бодож явдаг эмэгтэй гэж өөрөө өөрийгөө тодорхойлно. Яагаад гэвэл одоо эрэгтэйчүүдийн эрх ч гэсэн бүр ингээ багаасаа зөрчигддөг гэдгийг бид нар мэдж байгаа шүү дээ. Ойлгох хэрэггүй, эмзэг байх хэрэггүй. Тэгэл би бинийгээ ингээл багаасаа ингэж одоо харааж, доромжлох тэр зүйлийг ингэж твчиж тэсэж юу ч биш юм шиг царайлж амьдрах хэрэгтэй болдог. Эрэгтэйчүүд би бинийгээ ямар муухай үгээр хилдэг вүлээ те. Хөөе тэр минь энэ минь ингээл тэр нь болохоор зүгээр л өдөр тутмын энгийн харилцаанд болоод хуурчсан. Үнэхээр сонин. Тэгээд маш тийм амар зодоо нүдэн гэдэг ч юм уу. Тиймэрхүү юм их туулдаг тий дээрэм тэгээд дээрлэхэлт гэдэг зүйлийг эмэгтэйчүүдээс илүү их мэдэрдэг. Тэгээд дээрэс нь бас ингээд одоо заримдаа бас нөгөө нэг иймэрхүү комментүүд байдаг шүү дээ. Айлын охтууд эмэгтэй гэдгээрээ төрий барьж эрэгтэй хөлтийг ямар амар зодож цохиж яад юм бэ дээрлэх юм бэ гэдэг тиймэрхүү одоо коммент постууд сошиал медиагаар явж идэг шүү дээ. Тэгэхээр эрэгтэйчүүдийн эрх ашиг бас зөрчигдөж байгаа. Эмэгтэйчүүдийн эрх ашиг бас зөндөө их зөрчигдөж байгаа. Одоо ямар нэгэн байдлаар бэлгийн дарамтыг мэдэрч үзээгүй насанд хүрсэн эмэгтэй байхгүй байх гэж би бодож байна. Тэ? Одоо хин нэгэн биед нь зөвшөөрөлгүйгээр хүрсэн эсвэл ямар нэгэн нэр хочоор тэ дууц одоо жишээ нь би жишээ нь зүгээр ингээ гудамжинд такси ярих гэж зогсчоод хөөе хідээр явахын чөлөө. Хөөе явах уу? Хідээр явахын чөлөө. Тиймэрхүү ингэж машин дотроос ойрлож байгаа хүмүүс тэгэл зүгээр гудамжинд явж байхад ингээл одоо бүхс рүү шууд алгадаж малгадчихсэн тиймэрхүү тохиолдол бүх эмэгтэйчүүд хүнд хөнгөн байдлаар энэ зүйлийг мэдэрсэн байдаг. Тэгэхээр эмэгтэйчүүд эрх гэсэн зөрчигдөж байгаа, хүүхдийн эрх бас зөрчигдөж байгаа, амьтдын эрх бас зөрчигдөж байгаа. Одоо жишээ нь бидний одоо нөгөө дэлхийн стандарт гэж одоо нэрлээд байдаг махнууд чинь бүгдээрээ амьтдын эрхийг зөрчиж гаргасан махнууд байдэн штэ. Ингээд нэг юмн дотор ингээ хойрцсон. Тэгээд тэр амьтад чинь ингээд алхах, суух, тэ ямар ч тийм одоо ийм байгальтайгаа ерөөсөө ойрхон биш. Идэж ууж байгаа юм ч гэсэндээ дандаа тийм хатцсан өвс, эсвэл бүр өвсч биш, тэ. Тиймэрхүү юмнууд иддэг. Тэгэл янз бүрийн тийм бүдүүрүүлэх тариа мараа тарьдаг. Тиймэрхүү сонин одоо орчинд өссөн малыг дэлхийн нийтээр ингээд тийм стандарт гэд нэрлэлсэн. Тэнгуутаа яг ингээд бэлчээр дээр байгаа эрүүл одоо өсөж байгаа тэр малыг болохоор зэрлэг те ямар ч стандарт байхгүй хяналт шалгалт байхгүй гэд ингэж одоо нэрлдэг. Тэр чинь юм ерөөхдөө бол тархи угаалтахгүй юу. Би одоо жишээ сая Монголд хөдөө яваад яг хөдөөнөөс ингээд шинэхэн гаргасан ингээд махаар хоол хийгээд идэх бүр шал өөр амттай. Мах нь бүр хөдөөний мах чи ямар өөр гоё байт юм бэ гэд хотод очоод ингээд хотоос дэлгүүрээс авсан махнаас шал өөр байгаа хгүй. Энд жишээ нь Тайванд тэ ямар ч тэр нөгөө US стандарт Австралийн ямар яасан исэн мах гэл зөндөө тийм тамга лаглаг юмтай мах тэ килограмм нь 100,000 тэ ямар ч тийм үнэтэй махыг авсан амтгүй амар сонирн мах байдаг байхгүй юу. Нэг тийм юу муутай хатуу хайлс малсныг муухай сонин юмтай тэгээд мах энтхийн мах чи юусоо тийм сэтгэл нийцдэггүй. Тэгэхээр тийм амьтны эрхийг зөрчиж гаргаж байгаа тэр махыгаа ингээд стандарт гэж бидний ингээд архийг ухаагаад байдаг байхгүй юу. Тийм болохоор амьтны эрх зөрчиж байгаа. Тэгээд байгаль орчны бохирдол гэдэг бол байгаль орчны эрх ашиг бас зөрчиж байгаа ийм нийгэм байгаа. Би бол яг энэ их дэлхий
одоо сүүн тэ энэ мод ургамал амьд гэж бодхоос гадна би их дэлхийг амьтаа гэж боддог. Би усыг ч хүртэл амьтаа гэдэгт итгэдэг. Яа гэвэл усны тухай зөндөө олон тийм юунуудыг туршилтуудын талаар би юу нэвтрүүлэг YouTube бичлэгүүдийг үзчихсэн. Тэгээд дээрэс нь бас одоо би яг өөрийнхөө тухай ингээд бодоод дэлхийн тухай бодонгууд надад дэлхий маань өөрөө бас юм амьд организм юм шиг санагддаг байхгүй юу? Яг ингээд мод те ямар ч чимээ аниргүйгээр амьдрсаар ургасаар байдаг шиг дэлхий маань бас яг тийм одоо биднэрт бол чимээ сонсогддоггүй байхгүй. Гэтэ Schumann resonance гэдэг юм одоо тийм багаж дэлхийн тэр одоо соронзон хэлбэлслийг хэмждэг тэр багажаар ингээд хэмжэнгуут дэлхийн маань өөрөө бас нэг тийм чимээтэй байдаг. Тэгээд миний биеийн 70% нь те ус, хүний биеийн 70% нь ус, дэлхийн бас 70% нь ус. Миний биеэр ингээд цус ус ингээд урсж идэг те. Дэлхий дээр бас ингээд гол мөрөн урсж идэг те. Дэлхий дотор ингээд халуун лав урсж идэг. Миний дотор маш олон эсүүд, бактериуд амьд оршиж байдаг. Миний арьсан дээр хүртэл ингээд эсүүд, бактериуд амьд оршиж байдаг. Миний эд эрхтэн нөхөн төлжиж ургаж өөрөө өөрийгөө эдгэж байдаг тий. Байгаль дэлхий дээр ч гэсэндээ маш олон төрлийн амьд организмууд амьдарч байна. Тэгээ тэр бүхэн ингээд одоо өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлж, ургуулж, хөрс хүртэл өөрийгөө эдгэж байдаг. Энэ бүхнийг ингээд бодонгууд дэлхий хүртэл амьтаа болж таарч байгаа байхгүй юу? Би бол тэрэнд бүр 100% итгэдэг. Тэгэхээр бид нар одоо энэ бүх амьд бүхний эрх ашиг зөрчигддөггүй энэ нийгмийг энэ одоо дэлхийн ертөнцийг хэрхэн бүтээх вэ гэд энэ бүх зөрчигдөд байгаа нийгмийг буцаагаад хэвийн эрүүл яаж бид нар эрүүл болгох вэ гэдэг талаар ингээд бодоод үзэнгуут хамгийн түрүүнд ер нь яаж яваад ингээд хөл толгойн солигдсон юм бүх хүн ингэж одоо аюултай хүнс нь аюултай, хөрс нь аюултай, ус нь аюултай тийм одоо орчин нөхцөл ертөнцийг бид нар ингээ бүтээсэн юм бэ? Ер нь анханасаа юу болцсон юм бэ гэд ингээ бодоод үзэнгүүт бидний мөнгөтэй холбоотой одоо ташаа ойлголт, буруу үзэл бодол, итгэл үнэмшил маань энэ өнөөгийн нөхцөл байдалд бид нарыг авчирсан юм шиг санагдчихж байгаа байхгүй юу? Мөнгийг бид нар хитрхийг дахин шүтээд бүх хүч чадлаа түүний төлөө зориулаад алдсан байгаа байхгүй бүх хүч энерги тий бид нар мөнгө гэдэг бол яг үнэндээ яг бидний гар утас шиг интернет гэдэг зүйл шиг бидний хэрэгтэй ямар нэгэн тэр хэрэгсэл байгаа хгүй гэтэл бид нар тэрний төлөө өхөн хатан зүтгээд бүх хүч энерги цаг хугацаагаа түнд зориулж те эрүүл мэндэ хайртай хүүхдүүдтэйгээ байх цаг хугацаагаа дуртай зүйлээ хийх цаг хугацаагаа те залуу насаа алдаж тэр бүхэнд ингээ бүх хүчээ зориулж байгаа хгүй тэр мөнгийг олохын төлөө. Тэгэхээр бид нар мөнгө гэдэг зүйлийг ингээ буруу ойлгоод байгаа учраас бид нар тэр зүйлд ингэж их хүчээ алдаад тэр бүх ингэж одоо өөрийнхөө эсрэг хийж байгаа те хайртай дуртай зүйлээ хийж чадахгүй хайртай хүмүүсээ хайрлах цаг хугацаагаа ингэж алдаж байгаа энэ бүх цаг хугацаа маань бид нарыг буцаагаад ийм өөрийнхөө эрх ашигыг одоо зөрчгийг зөвшөөрдөг ийм нийгмийг бүтээхэд хүргэсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр мөнгө гэдэг зүйлийг бид нэр эхлээд одоо яг зөвөр нь харж эхлэх хэрэгтэй. Гэтэ энэ бичлэгээрээ би мөнгөний тухай ярихгүй. Би мөнгөний тухай ярьсан хоёр ч бичлэг надад байгаа. Яг ингээд одоо миний channel руу ороод харах юм бол manifesting Q&A гэдэг асуулт хариулттай тийм юу байгаа. Бичлэг хоёр парт бичлэг байгаа. Эхнийх дээр нь би юуг яаж их манифест хийх үү гэдэг талаар ярьсан бол хоёрдугаар парт дээр нь би мөнгөний тухай money rules гэдэг бичлэг байгаа. Тэрэн дээр голчлон мөнгөний тухай ярьсан байгаа. Тэрийг бас ороод сонсоорой. Дээрэс нь бас хүүхдүүдтэй мөнгөний тухай бид нар одоо яаж юуг заах хэрэгтэй вэ гэдэг тийм одоо дугаар Momcast podcast маань энэ season 2-т бас орсон байгаа. Тэрийг бас заавал сонсоорой. Мөнгөний тухай бид нэр зөв ихтгэл үнэмшилтэй болж иж бид нар одоо мөнгөөрөө хангалуун чинэлийг амьдрах боломж маань одоо нээгдэж ирэх болно. За, тийм болохоор одоо цаашаа өргөлүүлэлт яа. Тийм болохоор анханасаа бид нар мөнгөний араас явсаар агаад энэ эд материал гэдэг зүйлийн араас явсаар агаад ингээд өөрийнхөө эрх ашигыг хоёрт тавиад эд материал мөнгө гэдэг зүйлийг нэгт тавьчихаараа бид нар буруутсан юм байна. Тэгэхээр одоо энэнийхээ байрыг солиод
миний эрх ашиг, миний эрүүл мэнд, аз жаргал, хайртай хүмүүсийн минь эрүүл, сарвал одоо оршин одоо амьдрах, өсөн тойрных тэр орчны төлөө бид нар одоо яг мөнгөнд бүх тэр хүч, цаг, энерги ингэж одоо нойр хоолой хасан байж зориулсан шигэ хүүхдүүдийн төлөө бид нар хүүхдүүдийнхээ төлөө бид нар байгаль их дэлхийнхээ төлөө бид нар тэр бүх энерги, тэр бүх хүч, энерги, тэр цаг хугацаагаа зориулчих юм бол хүүхдийн төлөө зориулчих юм бол за мөнгөний төлөө биш хүүхдийн төлөө зориулчих юм бол энэ бүх дэлхий дээр байгаа амьд оршиж байгаа бүх хүмүүсийн эрх ашиг, бүх амьд оршиж байгаа бүхний эрх ашиг ингэж зөрчигдөхөө болсон тийм гоё эрүүл сарвал нийгмийг бид нар бүтээж чадах юм байна гэдэг тийм гаргалгаа надад харагдсан байхгүй юу. Яагаад гэвэл бид нар хэрвээ хүүхдийнхээ төлөө бүх зүйлээ зориулчих юм бол хүүхдэд юу хамгийн хэрэгтэй вэ гэхээр хүүхдэд хамгийн хэрэгтэй зүйл нь нэг номерт ээж нь шүү дээ. Ээж нь дэрэгдэнд байгаа хүүхэд одоо хамаагүй илүү тийм аз жаргалтай тий одоо эрүүл сарвал өсөж тойрно шүү дээ. Хүүхдийн төлөө нийгмийг бүтээхийн тулд ээж нь хажууд нь жаргалтай байх тийм орчин нөхцөлийг бид нар эхлээд бүрдүүлэх хэрэгтэй юм байна. Ээж нь хүүхдийнхээ хажууд өөрөө өөрийнхөө хийж бүтээж байгаа зүйлдээ өөрөө хүүхдийнхээ хажууд байгаадаа маш өндөр сэтгэл ханамжийг мэдэрж идэг тийм нийгмийн одоо тогтолцоог бид нар бий болгож бодож олох хэрэгтэй юм байна. Яагаад гэхээр бид нар ч одоо өөрсдөө өөрөө өөрийнхөө тэр хийж байгаа энерги зориулж байгаа бүхнийхээ үн цэнийг бид нар мэдэрч чадахгүй байгаа байхгүй юу? Эмэгтэй хүмүүстэй одоо ажил хийж орлого олох юм бол үн цэнтэй чухал юм шиг санагдаад хүүхдийнхээ хажууд ингээ гэр орны ажил хийгээд хүүхдээ асарч халамжилж байгаа маань нэг л тийм үн цэнгүй юм шиг санагдаад эхлэхээр бид нар ингээд юу агаад эхэлдэг. Сэтгэлээр унаад сэтгэл готролд ороод хүүхд ингээд ажил төрөлд ормоор тэгээ энэ нийгмийн харилцаанд ормоор санагдаад эхэлдэг байхгүй юу. Тэгтэл яг ингээд ажил дээр гарлаа гэх юм бол дахиад миний эрх би ажилд орсноороо өөрийнхөө эрх шиг дахиад ингээд зөрчөөд байгаа юм шиг тийм сэтгэл төрдөг байхгүй юу. Эрэхтээ энэ нэг одоо нөгөө одоогийн нийгмийн те ажил хийж хөдөлмөрлөж мөнгө олох, карьер хөөх, албан тушаал ахих гэдэг энэ тогтолцоо ч өөрөө хамгийн анханасаа үндэс суурьасаа зөвхөн эрэгтэй хүнд зориулагдсан тэгж одоо бүтээгдсэн зүйл байгаа даахгүй. Эрэгтэй хүн те ямар ч хүүхэд гарах шаардлагагүй, ямар ч одоо цаг хугацаа алдах шаардлагагүй те зүгээр юм 24 цагийн циклтэй. Тэгээд өглөө маш их тийм одоо хүчтэй энергитэй байдаг, биеийн хүч ихтэй байдаг учраас өглөө 9 цагт ажил дээр очиод 6 цагт тараад тэгээд өдөр болгон ажиллаад байх те 7 хоногийн 5 өдөр ажиллаад байх эрэгтэй хүний хувьд болоод байдаг байхгүй юу? А гэтэл эмэгтэй хүмүүст бид нар чинь тийм биеийн тийм их хүч байхгүй. Нэгдүгээрт, хоёрдугаарт бид нар бүтэн сарын циклтэй байдаг учраас сардаа заавал 3-7 хоног сарын тэмдэг ирж байгаа үед тэгж өөрийгөө амраах те одоо тийм ингэж одоо бараг л одоо нуучанд орох гэх юм уу өөрийгөө ингэж амрааж одоо ямар нэгэн тийм хүнд хүчээр ажил хөдөлмөр хийхгүйгээр тэгж өөрийгөө ингэж амрааж байх тийм цаг хугацаа биднээс заавал хэрэгтэй болдог. Гэхдээ ажил дээр гарч байгаа эмэгтэйчүүдэд ямар ч тийм боломж байхгүй. Тэгээд дээрэс нь эрэгтэй хүн болвол өглөө 8 цагт бослоо, нүрээ угаалаа, хувцас өмслөө, ажил руугаа явхад 9 цагт ажил дээр очивол амжина. А эмэгтэй хүн бол яах вэ? 5 цагт босч иж баг амжина штэ. 5 цагт бослоо. Хүүхдүүдийнхаа цай хоолыг бэлтлээ. Нүур амаа буудлаа. Хүүхдүүдээ бэлтлээ. Нүур амыг угаалаа. Тэгээд хичээл сургуульд нь хүргэж өглөө. Тэгээд өөрөө 9 цагт ажил дээр амжиж очих хэвээр. Тэгээд баахан ажиллаад яах вэ? Гэртээ харин хоол ундаа хийн. Гэрээ цэвэрлэн. Баахан ажил. Эрэгтэй хүн ихэнхдээ тэгэл одоо яг хүүхдүүдээ сургуулаас нь авах байх. Тэгэл орой хоол идчихэл аяг тавг угааж өгөөл өгчөөл тэгээ шүдэ угаагаал унтлаа. А эмэгтэй хүн бол тэр оронд чинь те маргааш явах хүнс, хүүхдүүдийн хувцас, миний хувцас те хувцас сунарын угаах, цэвэрлэх, тэгээ дээрэс нь арьсаа арчлах гэд зөндөө их хийх юм байдаг. Тэгээ энэ зүйл ингээ өдөр болгон тавтагдаад ирэх юм бол би лав ажил хөдөлмөр хийснээрээ өөрөө эрх ашигыг зөрчөөд байгаа юм шиг надад санагддаг учраас би ингээд энд бас ажил хийдэг байжгаад ажлаасаа гарцсан. Яагаад гэвэл би яг ийм байдалтай амьдраадсэн байхгүй юу. Гэт өглөө би ясар эрт босоод хүүхдүүдээ
бэлтэн өөрийгөө бэлтэн тэгээ ажил дээр очино. Зогсолтгүй ажиллана. Тэгчээд би дахиад хүүхдүүдэд аавна. Тэгээд ирнэ хоолоо хийн. Надад ерөөсөө таалагдахгүйсэн. Тэгээ энэ бол ерөөсөө л эмэгтэй хүн зориулсан зүйл биш байна гэдгийг би ойлгосон байхгүй юу. Тэгэхээр бид нар ингээд яг одоо дэлхийн хүмүүс чинь ингээд ямар мундаг юмуудыг ингэж нээж те олдог үлээ те. Математикийн ямар агуу том бодлогуудыг ингэж боддог үлээ. Яг тэр ухаанаа эмэгтэй хүн яаж энэ нийгэмдэр хүүхдээ харангаа ингэж яах вэ? Одоо үнэлэгдэж тий орлоготой байх уу гэдэг тийм одоо эрэгтэй хүний энэ өдөр болгоны амьдралаа шал өөр тийм нэг тогтолцоо шал өөр тийм нэг өдөр тутмын хэмнэл өөр үнэлгээг бид нар өөрөө бодож олох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол яг энэ өнөөдрийн энэ карьерийн замналаар явах юм бол эмэгтэй хүн бол бүр ингээд одоо эвдэрч дуусна баг. Би бол яг тэгж бодсон. Үнэхээр хэцүү байсан. Тэгж санагцсан учраас бид нар одоо яг мөнгөний араас ингэж зүтгэдэг шигэ тэр одоо бодол ухаанаа үүний төлөө зориулах юм бол ямар нэгэн аргыг олж л таараа. За тэгээд дээрэс нь хүүхэд те бид нар ингээ хүүхдэд бүх энерги хүчээ зориулах юм бол бүх амьд бүхний ирэх шиг тэгш аз жаргалтай болно гэдэг аашгүй. Тэгэхээр аав нь бас хүүхдийг бие сэтгэлийн хувьд эрүүл, саруул те тэгж одоо аз жаргалтай өсөхийн тулд аав нь бас дэрэгдэнэ. Өөрөө өөртөө сэтгэл хангалуун жаргалтай өсөх хэрэгтэй болно шүү дээ. Аав нь ууртай бухимдалтай стресстэй байх юм бол тэр хүүхэд яаж сэтгэл зүйн хувьд, биеийн хувьд эрүүл саруул өсөх вүлээ. Хүүхэд гэдэг чинь өөрөө ингээд байглаасаа ийм урьхан, туйрхан, эмзэг те ганцаараа өөрөө өөрийгөө аваад явах чадваргүй нялх төрж байгаа шүү дээ. Тэгэнгუთ ээж нь өөрөө ингэж дэрэгдэн байж тэр хүүхдийг харж асарч тэгснээр өөрөө өөрийнхөө энергийг тэр хүүхдтэй ингэж шилжүүлж өөрийнхөө энергийг хүүхдтэд зориулж байгаа хгүй. Тэнгуут тэр ээжийнхээ энергиэр тэтгэгдэж байгаа хүүхд чинь эрүү саруул өсөж ториндог байхгүй. Бидний амьдралын эргэн тойрны бүх зүйл энерги, бие энерги, мөнгө энерги тэ миний энэ ингээд ярьж байгаа зүйл ч гэсэн өөрийн гэсэн энергитэй миний одоо хүүхдтэд зориулж байгаа хайр бас энерги миний ингэж одоо интернетээр цацж байгаа пост, миний бичиж байгаа үгийн агуулга ч өөрөө хүртэл өөрийн гэсэн энергитэй. Тэгэхээр би ингээ хүүхдэд хараад хүүхдтэй ингэж хүүхдийн төлөө ямар нэг юм хийснээр би өөрийнхөө энергийг хүүхдтэйг зориулж байгаа. Хүүхэдтэй зориулж байгаа. Тэр энергиэр миний хүүхдэд тэтгэгдээд эрүүл саруул одоо өсөн торнж байгаа. Ээж нь юусаа хажууд нь байдаггүй. Аав нь ингээ хажууд нь байдаггүй хүүхдүүд чинь хийхдээ ингээ харангуул цаанаасаа нэг тийм цонхгоор би энэ одоо тийм эмзэг, туйрхан, амархан ингээд би энэ өвдөд байдаг. Тиймэрхүү байдэн штэ. Цаанаасаа тийм одоо ааш занаа тий уйлан хай байдаг ч юм уу. Ингээд тэр чи яагаад гэвэл тийм хүүхдийг хин хамгийн их энергиэрээ тэтгэж асарч хамгаалж одоо хамгийн их энергийг хүүхдэд хин зориулж чадахгүй ээж аав нь л зориулж чадна. Ялангуяа ээж нь. Тэнгуут тэр их энерги зориулж чадах хүнэн дэрэгдэн байхгүй болохоор эмээч байд юм уу, ах эгч байд юм уу, ингээ хажууд нь байгаа хүмүүс огт тэр ээжийн их энергийг тэр хүүхдийн төлөө зориулж чадахгүй байхгүй юу. Тийм болохоор тэр хүүхдэд тэр их энергиэр тэтгэхгүй болохоор цаанаасаа ингээд бие мах бодно тийм одоо эмзэгтэй өвдөмтгий сэтгэл санааны хувьд уйланхай тийм цонхгоор байдаг ч юм уу тийм байдаг байх нь. Тэгэхээр аав нь өөрөө бас дэрэгдэн тийм аз жаргалтай өөрийнхөө аж амьдралд сэтгэл хангалуун байхын тулд өөрийнхөө дуртай юм хийж байгаа тэрүүгээрээ хангалттай хэмжээний орлогыг олж чадж байгаа эрэгтэйчүүд хамгийн өөрийнхөө амьдрал сэтгэл хангалуун байна шүү дээ. Тэгэхээр эрэгтэй хүн одоо мөнгө олохын тулд дургу ажиллаа ингэж зүтгэж хийснээрээ маш их стресстэй, бухимдалтай байдаг тийм гол шалтгаан юм шиг надад санагдаад байна. Тэгэхээр өөрийнхөө дуртай хайртай зүйлээрээ дамжуулан хангалттай хэмжээний орлогыг олдог тийм одоо боломж нөхцөл бүр бид нар хүмүүс бүрдүүлж чадах юм бол аав нь ч гэсэндээ хүүхдийнхээ дэргэд өөрөө өөртөө болон амьдралаа сэтгэл хангалуун жаргалтай байж чадах юм шиг санагддаг. Тэгээд дээрэс нь хүүхдийн төлөө бид нар бүх зүйлээ зориулна гэдэг чинь өөрөө хүүхдтэй одоо эрүүл одоо хүүхдээ тийм бид нар чинь байгальтай ойрхон өсөх юм бол хүүхдүүд маш гоё эрүүл өссөн шүү дээ. Тэгэхээр байгаль орчин хөрс ус маань эрүүл байх хэрэгтэй болно, агаар маань эрүүл байх хэрэгтэй болно, хүнс нь бас эрүүл байх хэрэгтэй болно. Хүнс гэдэгт чинь нөгөө одоо бидний иддэг мах тэр амьтад бас орж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бүх зүйлийг мөнгөний төлөө болгох биш, бүх зүйлийг хүүхдийн төлөө болгочих юм бол одоо мөнгөний төлөө хийж байгаа бизнесүүд ч өөрөө маш эрүүл бус байгаад байгаа байхгүй. Би одоо яг энэ хүнсний одоо юуны эрүүл ахуй эмийн хэрэглээ гэдэг дээр бас дахиад нэг тийм тусдаа дугаар ярих гэж бодоод байгаа. Мөнгөний төлөө бид нар одоо
хүнсний бүтээгдэхүүнүүд чи хамгийн хямдхан зардлаар хамгийн амттай донтуулагч хүмүүс ингээд амархан дуусдаг. Тэгснээ маш их эдгийг хүсдэг. Тим хүнсүүдийг ингэж мөнгөний төлөө хүмүүс үйлдвэрлээд бүтээгээд байгаа шүү дээ. Тэр нь өөрөө эргээгээд бидний биед хор болоод хүүхдүүдийн биед хор болоод байгаа шүү дээ, тэ бэлэн гомын чипс ингээд янз бүрийн хит боловсруулсан чихэр ундаа газтай ундаа тэд нар чинь бүгдээрээ их мөнгө их хэмжээний мөнгө олохын тулд бүтээгдсэн учраас маш хурдан дуусдаг, маш их донтуулдаг. Хүмүүс ингээд эдгээрээ боль зогсож чаддггүй те. Тим юмнууд байдаг байхгүй юу? Харин бид нар бүх зүйлийг хүүхдийн төлөө олгочих юм бол яг хүүхдэд зориулсан яг тийм эрүүл бүхэл хүнсийг хүмүүс илүү их авдаг болон хүнсийг хүмүүс илүү их одоо үйлдвэрлэдэг болно. Мөнгөний төлөөш хүүхдийн төлөө тэр бүхнийг хийж эхэлнэ. Тэгэхээр хүүхдийн төлөө хүүхдтэй эрүүл хүнс, эрүүл махыг идэвхүйхийн тулд бид нэр амьтдыг стрессгүй яг тийм гоё эрүүл байгаль дээр нь те бэлчээр дээр нь өөрөөр нь ингэж одоо өсгөгдөг тийм гоё орчныг бид нар бүрдүүлж эхэлнэ. Тэгэл цаанаасаа ингээд бүх зүйл гоё болчих юм шиг санагдаад байгаа байхгүй надад. Бид нар яг ингээл бүхнийг л ингээл хүн болгон хүүхдийн төлөө би юу хийж чадах вэ? Би одоо жишээ нь дуу хөгжим дуртай хүн бол хүүхдийн төлөө нэг гоё дуу зохиодог ч юм уу те зураг зурх дуртай хүн байх юм бол хүүхдийн төлөө тэр зургийн авьяас чадвараа ашигладаг ургамал судалдаг хүн байх юм бол хүүхдийн төлөө тэр ургамлынхаа одоо мэдлэгийг зориулдаг те байшин барилга хүнс үйлдвэрлэдэг хүмүүс байх юм бол хүүхдийн төлөө тэр бүх ажил бизнес зүйлсүүдээ ингэж бүтээдэг байх юм бол би хүүхдийн төлөө байгаль их дэлхийг эрүүлэн их болгоё. Би хүүхдийн төлөө энэ сонсож байгаа дуу хөгжмийг нь одоо тарих сэтгэлзүүд нь ингэж гоё тийм зөв мессеж өгдөг, тийм гоё үгтэй, тийм гоё аятай дууг сонсгоё гэдэг ч юм уу те. Тэгхийн бол ингээд цаанаасаа бүх зүйл ингээд толгойндоо хөлөндөө ингээд одоо зөв байранд орчих юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тийм байна. Өнөөдөр тэгэхээр бүгдээрээ ингээд м өөрөө өөрийнхөө те одоо эрх ашиг тэр зүйлийг тэгээ дээрэс нь би нэр нэг юм одоо хэлчих чагаад марцсан байна. Би бас яг ингэж боддог байхгүй нөгөө нэг эмэгтэй хүмүүс ч юм хоорондоо маш тийм хоорондоо өөр ялгаатай хүмүүс байгаа байхгүй юу? Тэгээд би болвол эрэгтэй хүн надад ингэж санагддаг. Одоо чи нүг ийм алдартай нэг юу байдэн штэ. Христийн шашны хүмүүс ингэж ярьдэн штэ. Нөгөө Адамыг бурхан анх ингээ эрэгтэй хүнийг бүтээчээ тэгээд дараа нь хавиргынхын ясаар эмэгтэй хүнийг бүтээсэн гэдэг нэг тийм юм ярьдэн штэ. Тэнгуут надад яг тэр нь ингээд нөө хувьслын онолын үүднээс ингээд бодоод үзэн гут бид нар чинь ингээд дээр үед ингэж одоо бид нарт зааж өгдөг штэ хүчтэй хүчүүгээ идэж амьд үлддэг хорвоо гэж ярьдаг гэсэн штэ тий. Хувьслын онолоор ингээд хүчтэй хүчүүгээ идсээр хагаад ингээ он удаан жил хувьсаад ингээд өнөөдрийг хүртэл ингээд бид нар хүн болцсон гэд а гэхдээ орчин үед эрдэмтэд болохоор юу гэж одоо бас тэр чинь нөгөө онол байгаа байхгүй тий хинч тэгж хувьсж байгааг нүдээр үзээгүй тэнгуут одоо орчин үед ямар онол нь илүү их үнэн байх магадaltaй гэж үздэг болсон байх хэрэг сул дор байна тий өмнө нь бол хүчтэй хүчүүгээ иддэг байсан бол одоо болохоор үгүй сул дор байна амьд үлдэхийн тулд өөрийгөө ингэж одоо хувьсан өөрчилж тийм одоо байдлаар илүү он удаан жилийг ингэж туулж явсан. Тэгэхээр хүчтэй хүчүүгээ идэж амьд үлдэж хувьссан биш ээ. Хүчгүй нь харин өөрөө хүчтэйдээ идүүлэхгүй тулд амьд үлдэхийн тулд одоо илүү сонор сэрэмжтэй илүү хүчтэй болохын тулд ингэж хувьсаж те одоо өөртөө далавч ургуулж генетикээ тэгж өөрчиж те илүү хурдан болж илүү чимээгүй нисдэг болж илүү ухаантай болж те илүү хурдан үржих чадвартай болж тэгж хүчгүй нь одоо хүчтэйгээс өөрийгөө хамгаалахын тулд илүү удаан амьдрахын тулд одоо өөр удмаа үлдээхийн тулд хүчгүй нь харин илүү их хувьссан. Тэгж одоо хүчгүүнүүд нь илүү их хувьсаж өөрчлөгдөж явсаар агаад он удаан жил ингэж одоо яаж исэн учраас ингэж амьд үлдэж чадсан учраас өнөөдрийг хүртэл амьд үлдэж чадсан амьтад бол бүгдээрээ харин ч бүр сул дор амьтад тэгээд өөрийгөө хувьсан өөрчлөх замаар юу яасан амьд үлдэж чадсан. Хувьслын онол бол хүчтэй хүчүүгээ идэж хувьсан юм биш. Хүчгүй нь өөрийгөө хамгаалж амьд үлдэхийн тулд хувьсан өөрчлөгдөх замаар явагдсан гэдгийг эрдэмтэд илүү их үнэмшдэг болоод байгаа юм байлээ. Тэгэнгუთ бодонгууд яг тэрийг одоо яг христийн шашны тэр нэг номлолтой ингээд одоо харьцуулаад бодонгууд эрэгтэй хүн ингээ анх ингээ байж яагаад
Тэгээд одоо хувьсаад тий ингээд илүү дараагийн боловсронгуй төвшөндөө эмэгтэй хүн гарч ирсэн юм шиг боломжтой ч юм шиг эсвэл угаасаа ингээд одоо сул дорой нь илүү их ухаанаа ажилуулж амьд үлдсэн гэдэг чинь бид нар эмэгтэй хүмүүс гэдэг чинь өөрөө хүн төрлөختөн гэдэг төрөл зүйлийнхаа хувьд эмэгтэй нь арай сул дорой нь байгаа ч яг ингээ байгаль дээр амьд үлдэх чадварынхаа хувьд эрэгтэй нь ингээ хүчээрээ өөрөө өөрийгөө ингээ хамгаалж чадна эмэгтэй нь арай сул дорой ингээд хүч багтай учраас илүү их ухаанаа одоо ухаанаа уралдуулж те илүү их ухаанаа ашиглаж одоо чаддаг болоод тэрнээсээ ингэж одоо хүн төрөлхтөн өнөөдрийн ингэж өнөөдрийн энийг дэлхийд даяар нь хоёрхлыг авчирч чадсан юм шиг надад бол тэгж санагддаг. Тэгэхээр одоо яг надад ингэж юу санагдав гэхээр эрэгтэй хүмүүс бол нэг тийм юу штэ. Тийм маш тийм одоо арайч тийм зэрлэг гэх нь цаашаа юм бэ те. Яг ч байсан тийм зодоонуудын хийдэг би бинийгээ ингэж янз бүрийн юм хараал мараал их хилдэг. Эмэгтэй хүмүүс ч юм болохоор тийм байглаасаа тийм инэрэнгүү тийм одоо үр удмаа тийм халамжлах тийм сэтгэлтэй зөөлөн байдаг штэ. Тэгэхээр надад бол эмэгтэй хүн юм илүү тийм ухаантай, арай ухаантай байдаг юм чинь ингээ эрэгтэй эмэгтэй хүмүүс бол зайлшгүй хамтран амьдрах хэрэгтэй. Би бол эмэгтэй хүн эрэгтэй хөнгүүгээр амьдрч чадна гэдэгт бол нэг ч тийм одоо бүрэн итгэлтэй байж чаддаггүй. Би бол эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо ялгаатай тэгээд хамтдаа одоо юу зохицолдож бие бинийгээ хүндэлж одоо амьдрах юм бол тэр арга ухаанаа олж чадах юм бол яг одоо яг гой зөв тийм одоо амьдралыг бүтээж чадах юм шиг те илүү гоё нийгмийг бүтээж чадах юм шиг санагддаг. Тэгэхээр одоо эрэгтэй хүн бол яг ингээ өөрөө ингэж өрх гэрийг ингэж тэргүүлж дангаараа ингэж зөвхөн эрэгтэй хүний үгийг сонсож амьдрна гэх юм бол бид нар яг ийм өнөөдрийн те нэгээ ингэж хүндэлтгүй бусдынхаа эрх ашигыг зөрчдөг хүчтэй нь хүчгүй гэдэг тийм одоо нийгмийг ингэж бүтээчихсэн юм шиг. Харин эмэгтэй хүний тэр инэрэнгүү сэтгэл одоо нэгээ гэсэн тэр халамж хайрын сэтгэлээр эрэгтэй хүнийг ингэж энэ их хүч, энэ их ухаан, тэр нэг одоо би гэр бүлээ тижээх, тэтгэх тэр их чадварыг ингэж чиглүүлээд явах юм бол эрэгтэй хүмүүс яг мөнгөний араас ингэж одоо маш их хүч хөдөлмөрөө зориулж чаддаг шиг нийгмийнхээ төлөө одоо бид нар яг энэ бүх одоо нийгмийн нийгэм дээрх бүх амьд бүхний эрх тэгш байдал зөрчигддгүү тийм нийгмийг бүтээхэд эрэгтэй хүний оролцоо зайлшгүй хэрэгтэй эмэгтэй хүний ухаан бас зайлшгүй хэрэгтэй. Тийм болохоор бид нар одоо гэр бүлдээ зөвхөн өрхийн тэргүүн гэд одоо эрэгтэй хүнийгээ ингэж 100% сонсоод юу ч хэлэхгүй амьдраад ах юм бол маш буруудна. Ерөөсөө л ингээл тэр гэр бүл ингээл ерөөсөө тийм зөв болж чадахгүй. Эхнэрийнхээ ч үгийг сонсдог. Эхнэр нь ч гэсэн өөрөө өөрийнхөө үгийн үн цэнийг мэддэг. Тэгээд одоо энэ эрэгтэй хүнд одоо эмэгтэй хүний инэрэнгүү хүнийг гэсэн тэр сэтгэл тэр одоо хайрын үгтэй тэр чиглүүлэг хэрэгтэй. Тэгхийн болвол эрэгтэй хүн чинь ингэж одоо ингэж ярилцаж те одоо хүн улс нийгмийнхээ төлөө бид нар ийм зүйлийг ингэж хийж чадна. Хүүхдийг те ингэж хайрлах одоо хэрэгтэй. Гэх мэт зүйлсийг бид нар ингэж эрэгтэй хүнтэйгээ хамтдаа ингэж ярилцсанараа эрэгтэй хүний тэр хүч тэр одоо би одоо тэр нэг одоо тэтгэх тэр эрэгтэй хүн чинь ингээл нөгөө байглаасаа юу яаж байгаа штэ одоо ингээд анд явна хүнс цуглуулж гэр бүлээ тижээн тэтгэх тийм одоо зөн өгөгдөлтэй байх штэ тэр өгөгдлийг нь тэ эмэгтэй хүн ухаанаараа чиглүүлээд зөвхөн мөнгө олж ирэхэд биш улс нийгэмдээ хүүхдийн эрхийг амьтны эрхийг байгаль дэлхийн эрх ашигын төлөө ингэж чиглүүлж одоо өгөх тэр одоо ухаан эмэгтэй хүн болж таарч байгаа. Тийм болохоор би орчин үед эмэгтэй хүмүүс ингэж одоо тэр энэ их сэтгэлээ илэрхийлж тэ тэрийгээ ингэж гоё яадаг байгаасаа дуу хоолойгоо илүү хүргэдэг, дуу хоолой нь илүү хүчтэй болоосай гэж хүсдэг. Тэрний хамгийн суур эхлэл нь бол бид нар өнөөдөр өөрийнхөө охтуудыг маш гоё хүндэлж өсгөх, охтуудынхаа үгийг одоо маш гоё тэгж яаж сонсож, тэ итгэж өсгөх хэрэгтэй юм байна гэж би бодсон аахгүй. Тэгэд хөвгүүдээ бас эмэгтэй хүнээгээ гоё хүндэлдэг байгаасаа эмэгтэй хүний үгийг гоё анхаардаг байгаасаа. Тэгэхгүй бол ингээл зарим эрэгтэйчүүдтэй эмэгтэй хүний өсөн нурт ухаан богинохон болохоор би богиностой охтуудад дуртай гэж тэгж ярьдаг эрэгтэй хүнтэй би үнэхээр таарч исэн. Тэгээд тэгээд
эмэгтэй хүмүүс охтуудаа бид нар тэгж өсгөх юм бол ямар хүний удам нь ингэж цаашаа хин үр удмаа үлдээж чадах вэ гэдгийг эмэгтэй хүн шийддэг байхгүй юу? Тэ? Бид нар одоо ингээл нэг эрэгтэйчүүд бидний ингээл найрж майраад байгаа юм шиг гаднаас харагдсан мөртлөө эмэгтэй хүн л хинт найрагдах уу, хинт найрагдахгүй вэ гэдгийг шийддэг штэ. Яг тэр шиг эмэгтэй хүнд охтуудаа бид нар яг чамайг ингээ хүндэлж байгаа хүнийг чи одоо сонгоорой. Тэрнээс ч тийм хүчтэй юм шиг харагдсан ч юм уу те. Тийм хүмүүсийг ингээд сонгох юм бол зөвхөн чамайг хүндэлдэг, чиний үгийг одоо сонсдог, анхаардаг, чамайг ойлгохыг хүсдэг тэр хүнтэй ингэж суугаараа гэдгийг ингээд зааж өгөх юм бол цаашлаад яг тийм хүмүүсийн үр удам л ингэж үлдэнэ. Харин эмэгтэй хүнийг дээрлэхэд байгаа, хүчирхийлээд байгаа эрэгтэйчүүдийн үр удам нь ингэж тасраад тэр хүмүүс ингэж цөөрөөд эмэгтэй хүнийг хүндэлдэг хүмүүсийн үр удам нь ингээд цаашаа ингээд олон болоод тэгээд тэр хүмүүс чинь ингээд эрэгтэй хүмүүс нь аавыгаа харж өссөн те эмэгтэй хүнийг ингэж одоо гэрт нь ингээд гоё одоо аюулгүй хүргэж өгөөд буцах хэрэгтэй байт юм байна гэдэг ч юм уу те ингээд машиныхаа хаалгыг онгойлгож өгөөд ингэж гоё хүндэлж халамжилж явах хэрэгтэй байна гэдгийг ингэж ааваасаа харж сураад яг тийм хүмүүс тийм хөвгүүд ингээд өсөж тойрно тийм эрэгтэй хүмүүс илүү олон болох байхгүй юу. Тийм болохоор бид нар яг охтуудаа багаас нь яг ямар хүнийг сонгох уу гэдэг дээр ингээд маш гоё ярилцдаг байх хэрэгтэй. Энэ талаараа би яг энэ бичлэгийн 2 дугаар хэсэг дээр ярэ гэж бодоод байгаа байхгүй юу. Одоо илүү тэр одоо би жишээ нь одоо энэ эмэгтэй Лили Филлипс гэдэг эмэгтэй бол 100 эрэгтэй хүнтэй нэг өдрийн дотор унтсан байх шүү дээ. Би бол бэлгийн харилцаа гэдэг зүйлийг юу гэж боддtiin? Би энэ талаар охиныгоо ямар бодолтой байгаасаа гэж хүсдэм бэ гэдгийг талаараа дараагийн энэ бичлэгийн 2 дугаар хэсэг дээр ярих гэж бодож байгаа. Тэгээ дээрэс нь би бас энэ талаар илүү их одоо судалж мэдээллүүдийг бас өөрөө мэдэж авъя. Тэгээд энэ талаар мэдээллүүдийг бас илүү их хуваалцдаг болъё гэж бодоод байгаа. Тийм болохоор одоо дараагийн энэ бичлэгийн part 2-оор би илүү одоо тийм эр эмийн харилцааны талаар би ингээд охиныгоо хүүгээ юу гэж бодосоо гэж боддгийн тэ энэ гэдэг талаасаа тэгээд бас энэ одоо эрэгтэй хүн олон хүнтэй унтах нь зүгээр эмэгтэй хүн хараа олон хүнтэй унтах нь одоо үнэхээр зүгээр юм уу зүгээр биш юм уу гэдэг дээр би ямар хөө бодолтой байдаг вэ гэдэг талаараа дараагийн дугаар дээр ярина. Тэгэхээр энэ үртэл сонссон та нартаа баярлалаа. Надтай одоо санал нийлж байгаа ч хүмүүсэж магадгүй, нийлэхгүй байгаа ч хүмүүсэж магадгүй өөрийнхөө үзэл бодлыг бас хуваалцаарай. Би бас бусдын ингэж үзэл бодлыг сонсохдоо маш дуртай байдаг, маш нээлттэй байдаг. Намайг буруутгасан ч болно. Би бол бүхнийг мэддэг хүн гэж өөрийгөө хэлэхгүй. Намайг буруутгаж буруу гэж бодож ивэл бас комент хэсэгт хэлээрэй. Би яг л одоо энэ Лили Филлипсийг ингээд 100 хүнтэй унтсан чи тийм үү гэж хүлээж авсан шигэ. Тэ? Яг таны үзэл бодлыг та бас ингэж бодож байгаа юм байна гэж одоо хүлээж авах болно. Тийм болохоор бүгдээрээ бас энэ тал дээр ямар үзэл бодолтой байдаг вэ сэтгэлдээ хуваалцаарай. Ингээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Баяртай энэ хүртэл сонссонд баярлалаа.